Ардчлалтай хөл залгасан Монгол оронд дэлхийн ертөнц улам нээлттэй болж дэлхийн өнцөг булан бүрт монгол хүний хөлийн мөр гарах болсноор 20 гаруй жил болжээ. Монгол хүний сурах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, гадаад орнд суралцахаар зорих залуусын цуваа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг чиглээд байна. 2004 онд анх үүсгэн байгуулагдсан Edulайн компани нь өнгөрсөн 12 жилийн турш Монголын хөгжлийн ирээдүй болсон оюутан залуусыг дэлхийд тэргүүлэгч ихтэй сургууль болон коллежуудад зуучилсаар ирсэн туршлагатай найдвартай компани юм. Edulайн компани түүхийг товч дурдвал 2004 онд Edulайн компани нь анх үүсгэн байгуулагдаж, Солонгосын ихтэй сургуулиудын аль биесны төлөөлөгчийн газар болсон. 2005 онд Австралийн ихтэй сургуулиудын аль биесны төлөөлөгчийн газраар сонгогдож, мөн Канадын ихтэй сургуулиудтай албан ёсны гэрээ байгуулж оюутан зуучилж эхэлсэн. 2006 онд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиуд руу оюутан зуучилж, тэтгэлэг томруулах ажлыг хийж эхэлсэн. 2012 онд Edulайн компани нь Филиппин улсын Себу хотод аль бие усны англи хэлний сургуулийн төвөө байгуулж, оюутан залуусыг суралцуулах ажлыг өрнүүлж байна. Өдгөө манай Edulайн компани нь Солонгос, Австрали, Америк, Канада, Филиппин зэрэг улсын шилдэг ихтэй сургуулиудад Монголын олон оюутан залуусыг хэлний бэлтгэл, бакалавр, магистрийн сургалтанд амжилттай зуучлан суралцуулсаар байна. Манай компани нь 2010 оноос хойш Аазда төдийгүй Солонгосын нисгэн салбартаа тэргүүлэгч Хансаа их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын 100 гаруй оюутан залуусыг амжилттай суралцуулад байна. Хансаа их сургууль нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 10,000 гаруй оюутан залуусыг хүмүүнлэг, нийгэм, урлаг, байгалийн шинжилгээ ухаан болон эрүүл мэнд, инженер зэрэг 7 салбарын 50 гаруй мэргэжлээр суралцуулаад байгаа Солонгосын томоохон сургуулиудын нэг юм. Бид компанийн 12 жилийн ойн баяраа тохиолдуулан Хансаа их сургуультай хамтран авиас чадварт суралцагчийн хүсэлт тэмүүлэлтэй хэдий ч санхүүгийн шалтгаанаас болоод гадаадд суралцах боломжгүй оюутан залуустаа зориулж, дулаачийн мэргэжлэр 4.5 жилийн турш 100% тэтгэлэгтэйгээр суралцах уралдааныг зохион байгуулсан билээ. Тус уралдаанд оролцогчдын авиас чадвар, дуулагчин хүсэл эрмэлзэл, ахуайлж самбаа, хичээл зүтгэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шалгаруулалт явуулсан төдийгүй энэхүү уралдаанд 2016 онд анх ахлах сургуулаа шинэхэн төгсөж буй бэр цэцэг хэмээх охин шалгарсан юм. Шагнал хасан сэтгэл мэд ямар байна? За сайн байцгаана уу. За баярлалаа. Тэгээд шагнал авах бол мэдээж гоё хэлгүй яхав. Тэр тусмаас тэргүүн байр гэдэг нь бол маш гоё. Тэгээд би одоо маш хүсэж хүлээж исэн болохоор тэгээд маш сайхан байна. За тэгэхээр мэд урд нь ямар тэмцээн уралдаанд оролцож ирсэн бэ? Урд нь бол дандаа энэ 2013 оноос эхэлж ер нь бол Солонгост бол сонирхож эхлээд тэгээд ер нь K-pop-ын тэмцээнүүдэд ер нь орсон шүү. Тийм 3-4-д орсон. Тэгээд нэлээд бас амжилт гаргасан. За тэгэхээр яагаад заавал манай тэмцээнд оролцохоор шийдсэн бэ? Тийм би өөр их бас дуулах туртай. Тэгээд бас юм бол өөрийгөө савд үзье тийм. Тэр олон хүмүүс бидний чинь бүртгүүлж байгаа юм чинь. Тэгээд би ч гэсэн дагаад үзье. Бичлэгийн хөхөд яг ямар болоо тэгээд нь яаж авч байгаа болоо гэдгийг бас мэдхийн тулд өгсөн. Тэгэхээр одоо чамайг одоо үзэж байгаа үе тэнгийнхаа найз нөхөдтэй зориулаад юу гэж хэлмээр байна? За боломж бол үргэлж бидний гарт байдаг тийм. Тэгээд өөртөө бас тхий одоо чадахгүй мэдхгүй одоо гэж битгий тэгж бодож байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ бол хичээвэл бүх юм бол болдог. За ингээд охин ийм том шагнал авлаа шүү дээ. Бүр 4 жил дуулаачийн мэргэжлээ сурах. За тэгээд танд сэтгэлтэй нь ямар байна? Маш мундаг. охинтой хэй. 안녕하세요. 저는 빌치입니다. 다른 누군가가 눈물을 비웃음 내 눈물에 흘릴 태도 온 세상도 나를 묵힐 순 없죠. 내 삶의 곁에서 나 웃을 그날을 함께해요.
Амьдралынхаа анхны гарааг Хансаа их сургуулиас эхэлж буй бэр цэцэгтэй манай компани хамт олонны зүгээс сурлах хөтөлмөр амжилт бүтээлийн дээдийг хүсэж байна. Та ч гэсэн өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж өмнө тавьсан зорилгодоо хүрэхийг хүсэж байвал манай Edulane компани үе талах та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.